төлөвлөгөөнд энэ аялал жуулчлалын талаар ерөөсөд тусгаагүй байх юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөр Табан богдны тусгай хамгаалалттай газар хил орчмын аялал жуулчлал бүсийг хөгжүүлнэ гэд юу тавьсан. Одоо олон жил болж байна. Жилд нэг 30-аас 40 мянга жуулч очиж байгаа. Гэтэл одоо отоглох газар, ариун цэврийн байгууламж юм байхгүй. Нэг одоо соёлын сайд энэ төлөвлөгөөнд яагаад тусгаагүй юм бол хөрөнгө оруулалт нэмэгдэн энэ дээр яагаад анхаараагүй юм бол нэгдүгээр. Хоёрдугаарт мөнгө сайхан сайдаа энэ эрүүл мэндийн салбарын одоо бүсчилсэн онцлогын төвгөд яриад байгаа. Ер нь би одоо эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж байгаа хувьд ер нь бүсчлээч нэмэргүй юм. Ер нь цаашдаа аймаг болгонд онцлогын төв яахгүй бол хотын эмнэлгүүдийн ачаал буурахгүй маа. Нөгөө талаар жишээлбэл Хинтийн одоо ард иргэд цаашаага дорн руу 400 км явж байсан наашаа гавна л да. Тэгэхээр энэ аймаг болгонд ер нь цаашдаа төлөвлөгөөндөө тусгаад жилд нэг 4 аймгийн одоо хотын хэмжээний бюро онцлогын төв байгуулах талын асуудлыг оруулж болохгүй юу? Нөгөө талаар энэ эмийн үйлдвэрийн асуудал. Одоо янз бүр хилэн болж яадаг лабораторийн тоног төхөөрөмжийн асуудлыг энд тодорхой тусгасан уу та? За инквайр сайд малын түүхэд боловсруулах үйлдвэр энэ 25 оны юун дээр ч одоо ховдод нэг юуны түүхэд боловсруулах үйлдвэр дарханд замын үд эмэлт гэдэг яаж өс тухайд. Энийг ер нь малын дүгэд арьс шир ноос дотор эртний ихээр хаягдж байна. Энэ одоо түүхэд боловсруулах үйлдвэрийг ер нь цаашдаа төлөвлөлт саяын эрүүл мэндийн салбар шиг яхаарахгүй тулгамдсан малчтын ард иргэдийн одоо борлуулж чадахгүй байгаа асуудалтай. Энэ дээр ер нь ямар бодлого баримтчин төлөвлөгөөнд тусгаж аймаг харин одоо тусгаж болохгүй юу гэдэг асуудал тавь. Дараанд дурлая. За Чимбатын өмнө сайд хариулт өгье. За бисен гишүүний асуултанд хариулъя. Манай аялал жуулчлалын салбартай холбогдолтой ажлууд маань тусгагдсан байгаа. Та хэрвээ зам тавих чиглэлийн асуудлуудыг ярьж байгаа бол зам тээврийн яамтай асууна. За яг аялал жуулчлалтаар бол дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэд тавьсан байгаа. Мөн хэмжих үр дүн дээр бид нэр одоо тоон бүрэлдэхүүнээрээ сая жуулчин хүлээж авна. 2 тэрбум орчим долларыг Монголын эдийн засгт оруулна гэд ингээд KPI-нд тавигдаад орж ирсэн байгаа. Гэхдээ ер нь бол таны хэлсэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар бол бид нэр саналаа өгсөн боловч манайхаас явсан санал ингээ 30 орчим саналаас нэг 7-8 энэ одоо хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаад үлдсэн нь бас хасагдсан байгаа. Гэхдээ бид нар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр маань орсон ажил учраас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд одоо яамнаас энэ дээр анхаарал тавьж ажиллаж явах болно. Яг одоо зам тавих болон дэд бүтцийн асуудлууд бол зам тээврийн яамн дээр хэрэгжигдэх ажлууд байгаа. За тогтмолын мөнгө сайхан сайд хариулт өгье. За гишүүний асуултанд хариулъя. Энэ аймгийн эмнэлгүүдийг хөгжүүлэх тал дээр одоо эрүүл мэндийн яамны гол бодлого одоо анхаарж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд 13 аймгаар ороо шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийн сургалтын асуудлуудыг шийдэж явж байгаа. Бидний аймаг болгонд онцлогооны төвтэй байх юм бол эргээд үр ашиг үр өгөөж бодох хэрэгтэй. Одоо жишээ нь Говь Алтай аймагт нэг дээдлэн 60 мянган иргэнд нэг том онцлогооны төв байгаад тэрийг хангах хүний нөөцийн ажиллагаа тоног төхөөрөмжийн хэрэглэгээ баталгаа засварын хугацаа зардал мөнгө тооцоолохоор аймаг болгонд байх нь яагаад ч бидний хувьд ашиггүй байдаг. Тийм учраас бидний бүсийн онцлогын эмчилгээний төвүүдийн одоо жишээ нь байрлалын асуудал дээр бид нэр онцгой анхаарах хэрэгтэй. Таны хэлж байгаа бол үнэн. Цаад Хинтээ аймагт байгаа хүн Дорнод аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төв рүү явахгүй. Тэгвэл одоо зүүн бүсийн онцлогооны төв Хинтээ аймагтаа байгаа тэнцэнэ чадварчаад Дорнод Сүхбаатар аймгийн иргэд Хинтээ аймагтаа ирж үзүүлж онцлогын эмчилгээгээ хийлэг. За гүйцэж хариулъя. Энэ тогтолцоог бид нэр оновчтой зөв болгоод өнөөдөр байгаа оршин сууж байгаа хүнийхээ тоонд хамаарат тухайн
бүс нутагт ямар онцлогоо имжлэхийг ямар хүчин чадалтай хийх вэ гэдэг энэ зүйл дээр анхаарах ёстой. Иргэд аль болох амьдарж байгаа бүс нутгаас эмнэлгийн тусламж үйлчлэгээ авах боломжийг бүрдүүлэх энэ бодлого руу бид нэр орж ажиллаад энэ маань өнөөдрийн байдлаар 15% төвлөрлийг сааруулчаад байна. За эмийн лабораторийн хувьд бид нэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад цар тахлын эсрэг санхүүжилтийн босгоод 1.2 сая долларын хөрөнгө оруулалтыг татаад барилгынх нь ажил эхлэх төвшөндөө одоо явж байгаа. Тоног төхөөрөмжийнх нь худалдан авалтууд эх сард эхлэн. Тэгэхээр энэ маань эх оны хөгжлийн төлөвлөгөөнд орохгүй энэ жил энэ эмийн лаборатори байна ашиглалтандаа ороод үйл ажиллагаагаа явуулна. Одоо харин энэ лаборатори бүрэн хүчин чадлаар ажиллахын 45 хүний нөөцтэй байх ёстой. Тэгэхээр энэ хүнийг эргээд ирэх жилүүдэд ажиллах энэ хүний нөөцийн ажиллахын цалин мөнгө За, Жодонбагийн энэ хоёр гишүүн, энэ хоёр сайд хариулт өгье. За, малын гаралтай түүхийдийг боловсруулах зорилгоор цагаан алт хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж байгаа. За, хувьд баруун Тав аймгийн түүхийдийг боловсруулах чиглэлээр үндсэндээ дэд бүтцийн ажлууд нь хийгдээд төгсөж байна. За, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтаар эмээлтэд арь ширний ноос ноолоор боловсруулах үйлдвэрүүд эмээлтэд төвлөрнө. За мөн дарханд улсын төсвийн хөрөнгө оруулалттай хөнгөн хүнсний үйлдвэр технологийн парк гэсэн 3 паркын хэмжээнд улсын төсөв дээр зөвхөн дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь тусаа явж байгаа. Дотор хийгдэх хөрөнгө оруулалт зөвхөн хувийн хвшлэр хийгдэнэ. Энэ нөрөө улсын их хурл төсөв батлагдахдаа хувийн хвшлийн хийх болцоотой альва салбарт улсын төсвөөр хөрөнгө оруулалт оруулахыг хязгаарлана гэсэн ийм төсөв баталсан. Тэгэхээр энэ хүрээндээ энэ ноос ноолор арь ширний За. За энэ хоёр сайд гүйцэж хариулъя. би яхаар оруулах хэрэгтэй. Та нар л гишүүд хариуцаж төсөв суулгасан та нар л хариуцах хэрэгтэй шүү дээ. Тий. За тэгээд тэр яг хөө дараа нь тэр шалгадах хинтэ газар руу хянаад шалгаж явна үз. Одоо хамгийн их хөрөнгө оруулалтын Ховд аймагт үйлдвэр технологи парк аваа явж байгаа. Энэ жил гүйцэж дуусах улсын төсвөд хангалттай хөрөнгө тавигдсан байгаа. Тэр энэ жилийн гүйцэтгэлээр үр дүн гарах байх. За аймаг болгонд үйлдвэр технологийн парк барих шаардлага байхгүй, тийм дэд бүтц байхгүй. Үйлдвэрийн эрчим хүчний дулааны цэвэрлэх байгууламж гээд маш их хөрөнгө оруулалт хийгдэнэ. Тэгэхээр одоо байгаа энэ Ховд эмээлт дархан гэсэн 3 дээр төвлөрөөд энэ асуудлаа шийдэх хангалттай хүчин чадал суурилсан байна.